TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр танд хүрч байна. Бид бол Бурхны сайн мэдээ болон Есүс Христийн найдварыг түгээж буй найдвар доторх эмэгтэйчүүд. Өдрийн мэнд найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Жимсээ маань надтай хамт энэ удаагийн хөтөлбөрийг бас хөтлөх болно. Сайн уу Жимсээ? Сайн уу гэрлээ. Чамтай хамт нэвтрүүлэг хөтлөхөөр сэтгэл тэнэрэл нэг л сайхан байдаг шүү. Баярлалаа, надад ч бас үнэхээр сайхан байдаг. Тэгээд мэдээж сонсогч таа ч гэсэн бас оролцох боломжтой. Бидэнтэй бас нэг дээрээ. Тийм шүү. Сонсогч та хаанаас ч сонсож байсан. Манай хөтөлбөрийн чин сэтгэлийн найз шүү дээ. Бид амьдралын амин чухал асуудлуудыг хуваалцаж байгаа учраас та бидэнтэй бас нэг дээрээ. За тэгээ хөтөлбөрөө эхэлцгээе. Жимсээ чамаас бас нэг зүйл асуумаар байна. Чи ер нь ингээд үер харж исэн үү? Магадгүй нөө үер давтчихсэн ч юм уу? Аха. Тийм, намайг жоохон байхад хүчтэй бороо орох болгонд л манай байшин үерт ер нь автчихдаг байсан. Ус дүүрэн болоод тэгээ бид байшин дотроо ус цацлан давлгаа хийгээл тоглодог байсан ч гэсэн энэ наав ээж хувьд үнэхээр хүндрэлтэй асуудал байсан юм шиг байгаа юм. Одоо ботхоор борооны ус гэрт орж ирснээс болоод манай гэрийн бүх эд зүйл сэвдрэн, сүйдэн, тавилга даагуур ус аваад өстө авах юмгүй болдог гэсэн. Амар эдгэсэн мэн тий. Жимсээгийн ярьсан шиг бидний амьдралд тохиолддог өөр нэгэн үеийн талаас ярилцахаар одоо энд ирээд байна. Энэ нь бидэнд тохиолддог маш хүнд уй гашуу сэтгэл хөдлөлийг мэдрэх үед бидний зүрх сэтгэлийн цаана амьд байх ямар ч гарцгүй мэт санагдуулдаг тэр сэтгэл санааны үерийг хэлээд байгаа юм л да. Сэтгэл зүйн хувьд энэ үерийг бид нар сэтгэл готрол буюу депресс гэж нэрлэдэг байгаа. Сэтгэл санаа хууль салхишгэл болж хүчтэй үерт өртсөн юм шиг л ер нь докторгүй болоод идэг. Тэгээ дааж давшгүй хүнд мэдрэмжийг мэдрээд шаналл готролтаа бас өөрөө ингээд гүн живж байгаа юм шиг мэдрэмжийг ер нь аваад идэг. Эцсийн эцэст амьд үлдэхийг хүсэх тэмцэл хүртэл үнэхээр утгагүй ядаргаатай болж бууж өгөөд үхмээр санагддаг. Яг энэ үед тийм шүү. Үхэх амархан юм шиг санагдаж болох ч гэсэн энэ нь бидний амьдралд болоод хэн нэгний төлөө Бурхны хүсдэг зүйл ерөөсөө биш байгаад байгаа юм. Хэрэг сонсогч та яг одоо ийм мэдрэмж төрж байгаа бол энэ хөтөлбөр магадгүй таны төлөө тань зориулагдсан бидний чин сэтгэлийн яриа болж болох юм аа. Гэхдээ нөгөөтгөр танд тийм хүнд мэдрэмж одоо төрөхгүй байж бас болно. Магадгүй хин нэгэн найз чин гэр бүлийн айл нэг хүнд тусламж хэрэгтэй байж магадгүй. Та хамтдаа байж бусдад туслаж бидний ярианаас бас суралцаарай гэж хүсэж байна. Ихэнхдээ хүн сэтгэл гутралд орох үедээ гав ганцаар авчиг мэдрэмжийг авдаг байх нь. Тэгэд энэ сөрөг сэтгэл хөдлөл нь үнэндээ маш олон хүнд нөлөөлж зогоож байдаг шүү дээ, тий. Би сөрөг сэтгэл хөдлөл гэж хэлэхдээ сэтгэл гутарж байгаа хүнийг доош хийх гэсэнгүү цаг хугацааны явцад бид бүгдээрээ ийм мэдрэмжийг амссан байдаг. Сэтгэл гутрал бол хувь хүний амьдралын бүхэл талд сөргөөр нөлөөлж чадхад сэтгцийн хямрал боёо өвчин гэж хэлж болно. Хинч надад туслахгүй энд ерөөсөө найдвар алга гэж одоо үргэлжилсэн гуниг үнц нэгэн мэдрэмжийг байнга төрүүлж байдаг энэ сэтгэл готрол. Сэтгэл зүйн хувьд хиндч ямар ч дархлаа байдаггүй тий. Тэр хүн баян байна уу, ядуу байна уу, дээд доод төвшин байна уу, үндэс угсаа, соёлоос үл хамааран сэтгэл готролд орох маш олон шалтгаанууд байдаг. Одоо судалгаанаас аваад үзэх юм бол эмэгтэйчүүд эрчүүдээсээ сэтгэлээр унах магадлал одоо их байдгаа гэж үздэн байна. Эмэгтэйчүүдийн 10 хүн тутмын 4 нь депресд ордог бол эрчүүдийн 10 хүн тутмын 1 нь сэтгэл готролд орж шаналж байдгаа гэсэн байна. За тэгэд бүгдээрээ шалтгаан нь юу байдаг, ямар шинж тэмдэг илэрдэг, яаж гарах талаар ярилцъя. За энэ ч цөөнгөө хитэн шалтгаан байдаг байна. Заримдаа их хүнд өвдөх, дуртай ажлынхан байраа алдах, хайртай хүнээ алдах, стресстэй харилцаа, санхүүгийн асуудал гэх мэт амьдралын томоохон асуудлаас болоод сэтгэл готролд ордог байх нь. Сэтгэл готрол зарим тохиолдолд гэр бүлийн өвчин болох нь бас бий. Сонирхолтой тий. Өөрөөр хэлбэл аав нь юм уу ээж нь сэтгэл готролтой байсан бол ах дүүсийнхэн хин нэг нь бас дуурайдаг байх нь. Аюултай тий. Яг үнэ. Амархан одоо хямардаг гэсэн үг байна шүү тий. Гэхдээ энэ гэр бүлийн тань хин нэг энэ өвчнөөр шаналж байгаа нь та бас тийм өвчтэй гэсэн тийм хууль бол байхгүй. Тэгэхээр үнэхээр тийм шинж тэмдэг илрээд байгаа бол өөрийгөө бас сайн анхаараарай гэж бас хэлмээр байна. За тэгвэл магадгүй сонсогч та
сэтгэл готролыг яаж мэдх юм бэ? Сэтгэлээр унаа депресд ороод байгаагаа би яаж мэдх юм бэ гэж асууж иж магадгүй. Хэд хэдэн санааг би танд өгье. Энэ одоо миний хэлэх санаануудаас энэ шинж тэмдгүүдээс дор хаяж 2-7 хоногоос илүү хугацаанд танд илэрч яах юм бол энэ нь та сэтгэл готролд ороод эхэлсэн байна гэсэн үг гэж ер нь тодорхойлт юм байна. За бараг л өдөр бүр сэтгэл санаа тавгүй байх ихний шинж тэмдэг байна. Дараа нь та ердийн үед хийхийг тесэн ядан хүлээдэг зүйлдээ сонирхолгүй болох, өөрийнхөө дуртай зүйлийг хийхээс ч сонирхгүй байдалд орох. За хоолны дуршилгүй болох, эсвэл эсрэгээрээ хит их идэх, эдэлтэй хянж чадахгүй болох. За дараа нь таны нойронд нөлөөлж болцсошгүй бас энэ сэтгэл готрол маш их нойрмолох, эсвэл та байн гунтахыг хүсдэг, эсвэл бүр нойргуудах байдал нь. Дараагийн дугаарт нь болохоор бусад хүмүүс таны хандлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгааг анзаарч магадгүй. Тэд таныг илүү ихээр зочимтгой, төгшөөртэй, айж сандарсан байна гэж хэлэх үед тий. Дараагийн дугаарт нь болохоор ямар ч ирч хүчгүй, байнга юм нөгөө ядарсан мэдрэмжийг авах, өглөө орноосоо босмооргүй санагдах байдал ч гэсэн бас сэтгэл готрлын шинж тэмдэг байна. Хийж чадаж байгаа юм чинь таны байгаа нөхцөл байдлыг өөрчлөхгүй гэж та бас мэдэрдэг. Би үнийг л хийж чадж байгаа. Энэ миний нөхцөл байдлыг өөрчлөхгүй гэж мэдэрдэг. Тэгээд үүнээсээ болоод өөрийгөө арчаагүй, найдваргүй гэсэн буруутгалаар дүүргэж байгаа байдал. За дараагийн дугаарт нь болохоор оюун ухаан шаардсан энгийн ажлуудад төвлөрөхөд танд бэрхшээлтэй санагдаж байх үед шийдвэр гаргах бүрдээ нөгөө дандаа юм хэцүү мэдрэмжүүдийг аваад авах юм бол энэ бас сэтгэл готрлын шинж тэмдэг байна. Эцэст нь хэлэхэд ингэжч амьд яваад яах вэ гэж өөртөө хэлэх те ийм бодлоод таны оюун бодолд магадгүй төрж байж магадгүй. Цаашлаад бүр та амьдралаа дуусгах арга замыг ч гэсэн бодож иж магадгүй. Магадгүй аль хэдийн та бас амиа оролдлого хийсэн байж магадгүй. Хэрвээ эдгээр миний хэлсэн шинж тэмдгүүдээс танд 2-7 хоногоос илүү хугацаанд мэдрэгдэж явах юм бол та магадгүй сэтгэл готрол таны хувьд эхэлсэн байна гэж үзэж болох юм байна. Сонсогч та Жимсэгийн сая хэлсэн зүйлүүдийг сонсоод яг надад ийм зүйл яг болоод байна гэж санагдаж байгаа бол бас анхааралтай сонсоорой гэж, нэвтрүүлгийн үргэлжлүүлэн сонсоорой гэж хүсмээр байна. Сэтгэл готрол гэдэг үнэхээр амар нөхцөл байдал хэдий ч эдгэрдэг шүү гэдгийг бас хэлмээр байна. Таны мэдрэмж ямар санагдаж байгаагаас үл хамааран таны амь нас бурханд болон эргэн тойрны чинь хүмүүст үн цэнтэй гэдгийг бас хэлмээр байна. Амьдралаас битгий залхаараа бурхан таныг өөрийгөө хөнөөх биш харин сэргэж цэцэглээсэй гэж хүсдэг. Тэр танд итгэл найдвар ирээдүйг өгөхийг хүсдэг гэдгийг хэлмээр байна. Хэрвээ сонсогч танд сэтгэл готрлын шинж тэмдэг илэрсэн бол даруйхан тусламж аваарай гэж хэлмээр байна. Хамгийн ихэнд та хэн нэгэн хүнд үүнийг яриарай. Та ганцаараа шаналаад явах хэрэггүй. Итгэж болох хэн нэгэн хүнд та өөрийнхөө сэтгэл санааг уудлан ярих нь хамгийн зөв арга байх нэ. Хэрвээ сэтгэл зурагч нь урагдан шаналж байх юм бол та өөрийнхөө итгэдэг ойр дотны тэр нэгэндээ очиод сэтгэл зүрхээ хуваалцаарай гэж хүсэж байна. Ингэснээр та өөрийнхөө ачаа дарамтнаасаа багахан хэсгийг ч гэсэн хайж байна гэсэн үг шүү дээ. Хэрвээ итгэлтэй хин нэг нь танд байхгүй юм шиг санагдаад хин нэгэнтэй ярилцах боломжгүй юм шиг санагдах юм бол та манай нэвтрүүлгийн багийнхантай бас холбогдож өөрийнхөө сэтгэл санааг хуваалцах боломжтой шүү. Бид танд цаг гарган таныг сонсох болно. Зарим сэтгэл готрол нь бие махбодод эмчилгээ шаардагддаг бөгөөд эмийн эмчилгээч бас хийж болдог байх нэ. Хүний тархин дотор зарим нэг бодисын тэнцвэр алдагдсан байдаг байх нь шүү дээ яг сэтгэл готрлын үед. Тийм болохоор эмчэд үзүүлж бодол санаанд байгаа бүхнээ хийлж бас эмийн эмчилгээ бичүүлж аваад хэрэглэх нь маш их чухал ахна. Энэ эмийн эмчилгээг заавал бид нөгөө нэг эмчийн жорын дагуу тууштай хэрэглэх хэрэгтэй. Дур мэдэж биш тий. Эмчилгээ хэрвээ зөв хийгдэх юм бол 1-2-7 хоногийн дотор яг энэ сэтгэл готрлын нөхцөл байдал нь дээрдэж эхэлдэг байх нэ. За би тэгвэл сэтгэл санаагаа сэргээх өөртөө туслах хэдэн санааг хэлье. За нэгдүгürt хэрэг хийж чадхаар байвал өдөр бүр дуртай зүйлээ хийгээрэй. Гадаа алхах найзуудтайгаа уулзах ч юм уу тий. Эсвэл сонирхолтой зүйлээ хийж бас болно. Дасгал хөдөлгөөн бол сэтгэл готрлын эмчилгээний хамгийн үр өгөөжтэй арга болдог. Мэдээж таныг дасгал хөдөлгөөн хийх мантай байгааг нь мэдчихээн л да. Яаж дасгал хөдөлгөөн хийх юм бэ гэж ядарч байгаа. Гэхдээ өдөр бүр алхах нь эмийн эмчилгээ шиг үр дүнтэй байдаг байна.
За хоёрдугаар болохоор хүмүүстэй цаг өнгөрөөж байгаа хэсгээ бас нэгтэлж анзаарах хэрэгтэй. Өөрийгөө битгий ганцаардуулаарай. За гуравдугаарт нь болохоор өөрөөсөө боломжгүй зүйлийг бүхлээгээрээ хит их ажил хийхгүй байхыг бас хичээх хэрэгтэй. Энэ нь бас танд магадгүй ачаал болж магадгүй. За дөрөвдүгээрт та сөрөг бодолтой байж болох хэдий ч энэ нь сэтгэл хямралын нэг хэсэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Энэ нь үнэн биш байж магадгүй. Нөхцөл байдал сайжрах тусам таны сэтгэл санаа сайжирнаа л гэсэн үг. Сөрөг бодлоо дайжмаараа дарагдах юм байна тий. Яг үнэ. За 5 дугаарт нь болохоор таны сэтгэл хямрал сайжрах хүртэл амьдралыг одоо өөрчлөх шийдвэр гаргах хэрэггүй. Амьдралдаа нэг том алхам хийх шаардлагагүй л гэсэн үг байна. За 6 дугаарт бурхан танд санаа тавьдаг гэдгийг санаарай. Тэр таны бодол санаа бүрийг мэддэг. Тэр таны зүрх сэтгэлийн шарах бүрийг мэддэг. Бас таны залбирахыг хүлээж байдаг шүү гэж хэлмээр байна. Яг зөв, энэ санаанууд бас бидний амьдралд маш хэрэгтэй юм байна. Бүх хэрэгцээг бурхан үргэлж сонсоход бэлэн байдаг тий. Тэгээд яг энэ талаар бурхан яг бүх хэрэгцээг сонсоход бэлэн байдаг талаар бид нар утгагүй ярих болно. Одоо та бүхэнд нэгэн дууг сонсгоё. Та энэ дууны үгийг эргцүүлэн бодоод сонсороо. Би бас энэ дууг үгийг эргцүүлэн бодоод сонсох дуртай. Эцэж тойлдан сүнс минь цөхрөн суйлдах үед шантрах бүрдээ миний зүрх хаширдаа ихэзэн та надтай хамт байх үе хүртэл айдох надаа нэгэн газарт хүлээ та босгоно тэр тэхүүлсэн дээгүүр та босгоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босгоно хийж чадхаас миний илүү зовлон үгүй амьдрал гэж бидэнд үгүй зүрхний цохилт бүр тайтгарлыг хүсдэг харин зөвхөн эзэн тал намайг бишрүүлж урд мөнхийн сайхныг надад мэдрүүлдэг та босгоно тэр тэхүүлсэн дээгүүр та босгоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босгоно хийж чадхаас миний илүү та босгоно тэр тэхүүлсэн дээгүүр та босгоно далай дээр алхуулна таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босгоно хийж чадхаас миний илүү таныхаа нүмүрт би хүчтэй байдаг та босгоно хийж чадхаас миний илүү. Найдар доторх эмэгтэйчүүд хөтөлбөр маань үргэлжилж байна. Саяны сонссон доо танд ямар санагдсан бэ? Та үгийг нь яг анхааралтай сонсоход бидэнтэй өнөөдөр бас Чука гэгч маань ирээд бидэнтэй бас ярилцахаар ирсэн байна. Чука гэгч та хизээ нэгэн цагт үерт автаж үзсэн үү? Та бас усан цэлэх дуртай юу? Би усан цэлэх дуртай. Усны урсгал хараад чимээ сонсоод амрах үнэхээр сайхан. Хэрэв усны төвшин харин толгооноос дээш даваад амьсгалах аргагүй болох юм бол үнэхээр хэцүү л дээ.
Би бага байхдаа нэг удаа хитрхийг үнцгээ ус руу орсноо санаж байна. Тэр үедээ яг үхтлээ сандраад толгой дээгүүр ус даваад л амьсгалах аргагүй болсон. Нас санаж байна л да. Би живж ихтэнгүүтэл бодол санаагаа доктортой байлгахыг хичээж арай гайгүй гүйхүү усанд юу хийдгээл бодоод яг өөрийгөө тайван байлгахыг яг хичээсэн л дээ. Тэгээд зүгээр л би сэлж байна гэж бодсон. Тэгээ яг энэ үед харин би энэ зүйлээс гарсан нэг юм дурсамжийг санаж байна. Хэрвээ та живж эхэлбэл тайвшраад бодох хэрэгтэй гэдгийг тэндээс сурсан гэхүү дээ. Эмэгтэйчүүд бидний хамгийн сайн мэддэг санаа зовлт, депрессийн тухай өнөөдөр ярилцаж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Хэдийгээр бид далаа тэнгис гол орхиноос хол байдагч заримдаа бид яг л живж байгаа юм шиг. Тийм өдрүүд бидний амьдралд байдаг шүү дээ. Танд тэг санагдаж байсан уу? Тийм шүү. Миний амьдралд ч гэсэн ийм үеуд маш олон тохиолддог. Яг л сэтгэлийн зовлон шаналлаа яг живж байгаа юм шиг. Би яагаад ийм болчихвоо? Тэндээс гарахад туслах хин нэг надад байгаа болов? Би яг энэ хിവэрэл байгаад байх юм уу гэд олон бодлууд миний дотор эргэлддэг. Би та нарт жаргалмаа гэдэг нэгэн залуухан эмэгтэй түүхийг ярьж өгье. Жаргалмаа жирэмсэн болсноо анх мэдээд маш их тогтолж бэлтэж эхэлжээ. Хүүхдтэй бүхнээ зориулна. Хүүхдийн тэрвэрч хизээж хайр инкрэллэр дутаахгүй гэж өөртөө бяцхан тангараг тавьжээ. Нөхөр нь ч маш ажилсаг залуу. Гэхдээ тийм ч их цалинтай биш л дээ. Гэхдээ л төрөх хүүхдтэй зориулж тэд чадаа бүхнээ цуглуулж бэлтэж эхэлжээ. Бүр хүүхдтэй өгөх нэрэж битүүхэндээ дотор бодож байж. Харамсалтай жаргалмаа маш их өвдөж, сэрсэн тэр оройноос цусаалдаж, түүний хөвлөд боожж байсан өрөнд золовчээ. Түүний хүүхэд холоо явчихж. Маш харамсалтай. Жаргалмаа маш ихээр сэтгэлээр унаж, өдөржин уйлаад л орондоо хэвтдэг байж. Хүүхдээ төрхөөр л гэж мөрөөдөж байсан мөрөөдлөө өөрөөсөө холдуулах гэсэн боловч жаргалмаа чадсангүй. Тэр хөвлөдөх хүрэн байхгүй байгаатай эвлэрч хизээч чадахгүй байлаа. Амьдрал нь үнэхээр утгагүй санагдана. Тэр хизээч хараагүй нэлэх хүүхдийнхээ төлөө шаналж байв. Жаргалмаа шүнч унтаж чадахгүй хөрвөөдөг болсон. Хин нэг нь түүний сэтгэлийг ойлгох болов. Миний энэ зовлонг хин нэг нь надад арилгахад минь туслах болов гэмээ. Битүүхэндээ бас гордон үүр цайлгадаг байлаа. Тэр яг л уу гашуугийн далаа тэнгисийн давлгаанд живж байгаа мэт. Тэр л мэдрэмжийг авдаг байлаа. Босхийг оролдох бүрдэл өөр давлгаанд яг шидэгдээд байгаа юм шиг. Зүгээр л жирэмсэн эмэгтэй эсвэл хин нэгний тэрсэн нэлэх хүүхдийг хараад л нулимс нь өөрөө их гурсж гэн. Нэгэн өдөр хөр шайлын эгч тэднийд орж иржээ. Хөр шимхтэй гартаан барьж орж ирсэн номноос нэг хэсгийг түүнд уншиж өгчээ. Тэр номонд тэр доош бууж намайг барьж аваад уснаас гаргасан гэдэг үгийг жаргалмаа сонсоод эн чинь яг л би байна штэ. Гүнзгий цүнхээлд орчихсон юм шиг л санагдах юм. Намайг хэн нэгэн татаж гаргах хэрэгтэй байна гэж хөршийнхээ хчээд жаргалмаа хэлж. Харин тэр эмэгтэй гартаа байгаа номоо заагаад жаргалмаад энэ бол Библи. Энэ Библиэд чамд туслах олон үг бий. Бурхан чамайг хэрхэн хайрлаж, чамд юу тохиолдсон, чамд туслахыг хүсдэг тухай энэ номон дээр өгүүлсэн байдаг. Мөн тэр хүүхдийг чинь хайрладаг гэж хэлсэн нь жаргалмаагийн сэтгэлд дэндүү сайхан мэдрэмжийг төрүүлсэн. Дараа нь тэд хамтдаа залбирцгаажээ. Нэвтрүүлгийг сонсож байгаа танд өнөөдөр хүнд хэцүү байна уу? Бид үр хөөхөдгөө эмэгтэйчүүд бяцхан үрсээ алдсан хүмүүсээс маш олон цагтаал хүлээн авдаг. Найз минь, Бурхан чамд маш хайртай. Өөрийн цорын ганц хүүгээ энэ дэлхээр үлгээсэн. Есүс бидний нүглийн төлөөсийг төлөхийн тулд өөрөө амиа өгсөн. Есүс өөрөө бидний туулж байгаа сэтгэлийн шаналл, зовлон ямар байдгийг тэр хамгийн сайн мэддэг. Библиэд түүний тухай тэр бол уу гашууг мэддэг хүн гэмээр хэлсэн байдаг. Тэр бидний сул талыг өрөвддгөөч гэж мөн хэлсэн байдаг. Жаргалмаагийн зовлон шаналлын талаар Бурхан мэдэж байсан шиг таны зовж байгаа зовлонгийн талаар ч гэсэн тэр бүгдийг мэддэг. Та түүнд итгээрэй.
Тэр танд дааж давшгүй зовлон хизээж зөвшөөрөхгүй. Библийн үг болох ишлэлдэр тэр доош бууж өвдөлт уугашуугийн хөлгүй уснаас чамайг гаргана гэсэн амлалтыг та санаж чамайг живүүлэх гэж буй усны давлгаа мэт мэдрэмж төрүүлдэг тэр өвдөлтөө бурхантай ярилцаасай гэж бурхан үнэхээр хүсдэг. Түүнд зүрх сэтгэлээ удлаарай. Тэр танд хайраа харуулж зүрх сэтгэлийг чинь тайвшруулах болно. Тэр таны шарахыг эдгэж баяр баясгалантай амьдрал руу хөтлөх болно. Жаргалмаа яасан болоо гэж танд бодогдож байна уу? Тэр залбирч эхлэмэгцээ бурхан түүний шаналлыг анхаарч байгаа гэдгийг тэр зүрх сэтгэлдээ ойлгоод тайвширч гисэн. Бурханы үг үргэлж үнэн байдгийг та нар харж байна. Тэр амссан зүйлээ хийх нь гарцаагүй. Миний уншсан Библийн хэсгийг санаж байна уу? Тэр доошо бууж намайг барьж авав. Тэр намайг хөлгөө уснаас гаргаж авсан. Жаргалмаа энэ үгийг л сонсоод өөртөө итгэл найдвар мөн цаашлаа тайтгарл болон хүлээж авсан шүү дээ. Бурхан өөрийг нь хайрлан тасрахгүй урсах нулимсыг нь арчин тайвшруулж, шарахыг нь эдгэж, хизээж барагдахгүй мэт уугашуу. Өвдөлтөөс аварсан гэдэгт тэр итгэж сэтгэл нь тайтгарсан байдаг. Бурхан жаргалмаагийн залбиралд хариулсан бөгөөд таны залбиралд ч гэсэн мөн хариулах болно. Яг одоо жаргалмаатай адил сонсогч та надтай хамт залбирах уу? Бурхан минь би гуниг шаналлын хөлгөө их усанд живж байгаа мэт сэтгэлийн их шаналлд байна. Тоо томшгүй сэтгэлийн их давлгаа намайг зохиж би босож чадахгүй байна. Надад босон зогсох хүч алга. Та миний зовлон зүтгүүр бүгдийг мэддэг гэдгийг би өнөөдөр сонсоод үнэхээр сайхан байна. Та намайг аварч чадна гэдэгт би итгэж байна. Доош гараа сунган намайг уснаас гаргаж дахин амьдрахад минь туслаач. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Сэтгэлээр унсан үедээ миний бодол санаа намайг үргэлж тойрон байдгийг сайн мэдэж авлаа штэ. Есүсийн хайрын тухай бодоход л сэтгэлийн хямралаа бид нар ойлгоход Есүсийн хайр тусалт юм байна. Миний зөвхөрсөн бодлууд намайг дандаа өөрөөс минь холдуулж идэг. Бас намайг үнэхээр хайрладаг Бурханы хайр руу чиглүүлж өгдөг юм аа гэдгийг бас мэдэж авлаа штэ өнөөдрийн яриагаар тий. Мөн бид нар өөрсдийн асуудал бэрхшээлээ хуваалцаж ярих хайраар дүүрэн Бурхан байдаг гэдгийг мэдснээр бидний амьдрал дахин хүчтэй байх найдвараар дүүрэн байдаг юм байна. Амьдралаас ойлгож суралцаж авсан зүйлээ бид нар та нартайгаа үргэлж хуваалцахад бэлэн байна. За тэгээд сэтгэл готрлын үед Бурхан тандах нь үнэхээр чухал. Түүний үгийг эргцүүлэн бодох нь мухардаж зөвхөрсөн одоо бидэнд итгэл найдварыг төрүүлдэг. Тэгээд энэ үгсийг сонсоод жимсээгийн асуултанд хариулах туслах Библийн үгсүүдийг хэлж өгье. За тэгвэл би чамаас асууя л да хэдэн асуулт тий. Аз жаргалыг бид нар хаанаас олж авах юм бэ? Миний дэргэд бэлхэм дүүрэн баяр хөөр би, миний баруун гарт үрдийн ая тух би гэж Бурхан хэлсэн байдаг. Энэ дэлхий дээр амар амгалан амьдрах арга биднэрт байгаа юм болов? Бодол санаандаа намайг эрхэмлэгч хүнийг би үр жимстэй баян бүрдэд амьдруулна гэж Бурхан хэлсэн. Тэгвэл хүмүүс гин буруутай зүйлийг хараагүй юм шиг л амьдраад байж болох юм болов? Хардаггүй хүмүүс харахын тулд би энэ ертөнцид ирсэн гэж Есүс хэлсэн. Тэгвэл бид нар нас барсны дараа Бурханы өмнө шүүгдэж бас гин бурууга шалгуулах юм болов? Христ Есүс дотор байгаа хүмүүс яллагдахгүй гэж бас хэлсэн. Яагаад хүмүүс амьдралдаа буруу замаар орж бас буруу замуудыг сонгож бүтлгүүтд юм болов? Учир нь Есүс төөрсөн хүмүүсийг хайж аврахаар ирсэн гэж бас хэлсэн байдаг. Бас нэг асуулт. Хүмүүс гим нүгэл буруу зүйлийг хийхээ болчихдгүй юм бах та. Би нүгличин арчиж өтгөн үүл мэт бүрхсэн. Би чамайг уучлсан тул над руу ирэг гэж бас Бурхан хэлсэн байдаг. Тэгвэл бас хүн болгоно л мөнхийн улс руу явъя гэж боддог байх л та тий. Тэгвэл тамд унах гим нүгэл гэж бас байдаг юм болов? Миний эцгийн герт орон байр олон бий. Би чамд байр бэлтгэхээр явж байна гэж Есүс хэлсэн. Саяны уншсан Библийн ишлэлүүд нь Есүс Христийг аврагч эзэн болгон хүлээн авдаг бүх хүмүүст зориулагдсан үг юм шүү. Хизээ нэг өдөр тохиромжтой цагт нь хийнэ гэж та хүлээх хэрэггүй. Та Есүсийг хаанч байсан аврагчаа болгохыг хүсэж болно. Ямар ч үед тайвшрахын тулд түүнд таас хандаж болно.
Бурхан танд маш их хайртай гэдгийг бас амьдралынхаа туршид үргэлж санаж агаарэ гэж урамшуулмаар байна. Тэр таны хүч чадал, таны тайтгарал байх болно. За тэгээд таныг бидэнтэй холбогдоосоо гэж бид маш их хүсэж байна. Хэрв та сэтгэлээр унаж хүнд хэцүүг туулж байгаа бол зайлшгүй ярилцах хүн хэрэгтэй байгаа бол бидэнд хандаж захиа бичиж болно шүү гэж урамшуулмаар байна. Нэвтрүүлгийн төгсгөлд бидэнтэй холбогдох хаягийг тодорхой хэлэх болно. Та бидэнтэй уулзахаар ирээд таас бид нартай холбогдох юм бол бид нар маш их баяртайгаар таныг хүлээн авах болно. Өнөөдрийн дугаартай хамт байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай. Та TWR Монгол байгууллагын найдвар доторх эмэгтэйчүүд хөтөлбөрийг хүлээн авч сонслоо. Та бидэнтэй холбогдохыг хүсвэл TWR Women of Hope Mongolia Instagram болон Facebook пэйж хуудасаар мөн 90700751 дугаараар холбогдоорой. Нэвтрүүлэгтэй холбоотой таны санал сэтгэлийг бид хүлээн авахдаа баяртай байх болно.